Дуулал 45 дугаар бүлэг 1-ээс 17 дугаар шүлэг. Миний зүрхэнд сайн үг бэлхэн байна. Би өөрийн шүлгээ хаанд зориулъя. Миний хэл бол чадварлаг зохиолчийн биер юм. Та бол хүний хөвгүүдээс гойд сайхан юм. Таны уруул нэгүслэр дүүрэн. Тиймээс бурхан таныг мөнхөд юрөөсөн билээ. Хүчит нэгэн өөрийн цог жавхлан болон сүр хүчтэйгээр тушаандаа илдээ зөв. Үнэн дүлгөөн байдал зөв шударгын төлөө өөрийн сүр хүч дотор ялгууснаар мордооч баруун гар танд айдас төрүүлэн зүйлсийг заана. Таны сумнууд хурц. Тэдгээр нь хааны дайснуудын зүрхийг сүлбэн, ард түмнүүд таны өмнө ундаг. Бурхан таны сэмтийн мөнхийн мөнхөд болоо. Шударга ёсны очирт таяг бол таны хаанчлалынх юм. Та зөв шударгыг хайрлаж хорон мууг үзэн ядсан. Тиймээс бурхан таны баяр баясгалын тосоор анд нөхдийн чин дээр залж тусалсан. Таны бүх хувцас гүгэл 100 наст ба кассиагийн үнэртэй. Зааны ясан ордноос гардгутсан хөгжмийн зэмсгүүд таныг баясгажээ. Таны эрхэм хатагтай нарын дунд хаадын охид байдаг. Таны баруун гар талд Афрын алтаар гойсон хатан зогсдог. Сонс, охин анхааран чагна. Өөрийн ард түмэн хийгээд эцгийнхээ гэрийг март. Тэгвэл хаан чиний гоо үзэсгэлэнд сэтгэл татагдана. Тэр чиний эзэн учир түүнд бүхийн мөрөг. Тэрийн охин бэлэгтээ ирж хүмүүсийн дундах баячууд чиний хайр хишгийг гуйна. Хааны охин ордон дотроо бүх цог жавхлан гидэлж түүний хувцас нь алтаар хийлэгдэжээ. Хийтэй хувцас өмссөн тэрээр хаанд хүрэгдэн ирэв. Түүний үйлчлэгч найз бүсгүйчүүдийг ч араас нь дагуулan хаанд аваачна. Тэд баяр баясгалантайгаар хүрэгдэн ордонд орох болно. Та нарын эцэг өвгдийн байранд хөвгүүд тань байна. Та тэднийг бүх дэлхийд хаад болгоно. Би таны нэрийг үеийн үед сануулна. Тиймээс ард түмэн танд мөнхийн мөнхөд магтаалуудыг өргөнө. Дуулал 45 дугаар бүлэг 1-ээс 17 дугаар шүлэг.